гурван улсын одоо эдийн засгийн коридорын асуудлыг коридорын хүрээнд одоо хэрэгжиж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож уулзалтыг зохион байгууллаа. Тэгээд өчигдрийн ер нь бол өчигдрийн уулзсан дээр бол хоёр улсын ерөнхийлөгч за Ялтын баярын түүхэн ач холбогдол за тэгээд Ялтын баярыг хамтран тэмдэглэж байгаа талаараа харилцсан одоо бие биендээ амжилт хүсэж баяр хүргэсэн. За дээр нь бол одоо Монгол улс Оросын холбооны улсын хооронд өнөөдөр идэвхтэй яригдж байгаа тодорхой төсөл арга хэмжээнүүд дээр бол бас санал солилцлоо. Тэгэхээр энэ бол одоо баярын арга хэмжээний үеийн уулзалт учраас заавалчгүй одоо юу гэдэг нь тодорхой шийдвэр гаргах гэхээсээ илүү харилцан мэдээлэл солилцоод явсан ийм одоо уулзалт болсон. Маш сайхан одоо халуун дотны уур амьсгалтай Оросын холбооны улсын засгийн газар ерөнхийлөгчийн хамгаалзын одоо бие бүрэлдэхүүн за Монгол улсын ерөнхийлөгчийн одоо өнөөдрийн айлчлалын баг бүрэлдэхүүн бол хоёр талаас халуун дотны ийм уулзалтыг хийсэн байгаа. Яг энэ үед яригдж байгаа олон төслүүдийг бол хоёр талаас мэдээлэл солилцож бас цагаа тохируулсан гэж ойлгож болно. За тэгээд удахгүй Монгол улсын ерөнхий сайдыг бас энэ хоёр улсын төрийн тэргүүний ярьсан ажлуудыг одоо ажил хэрэг болгох шийдвэрүүдийг одоо эцэслэн батлуулахаар ийм одоо тохиролцоог бол хийсэн гэж ойлгож байна. Өчигдөр бас ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүн Москва хотын эрэхтэй бол Оросын холбооны улсын тээврийн орлогч сайд төрийн нарийн бичгийн дарга за төмөр замаас асуудал хариуцсан дэд сайд нартаа уулзлаа. За энэгээр бол одоо хоёр улсын бомбын хөгжил за мөн одоо хоёр улс бүтээдэггүй одоо гурван улсын одоо эдийн засгийн коридорын асуудлыг коридорын хүрээнд одоо хэрэгжиж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож уулзалтыг зохион байгууллаа. За ингээд энэгээр бол бас ямар бас үр дүнд хүрч ямар шийдвэр гаргав гэхээр хоёр талаас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн 24 оны 12 сард энэ бомбын төлөвлөлт хөгжлийн чиглэлээр ажлын хэсгийг хоёр талаас байгуулж одоо ажилтдаг ийм механизмыг бий болгосон. Тэгэхээр энэ механизм тодорхой чиглэл өргөж сар хагасын дотор Оросын холбооны улсын бомбтуудын болон автозамын дэд үтцийн төлөвлөлтүүдийг Монгол улсын бас энэ төлөвлөлтүүдэд уялдуулах за нэгдсэн ийм зураглал гаргахаар бол бас шийдвэр гаргалаа. Тэгэхээр энэ сар хагасын хооронд бол ажлын хэсгээ бүрэн ажиллуулж за ингэхийн бол бид нар бас аль бомбтыг ямар одоо эренбээр хөгжүүлэх үү, аль зам дээр хөрөнгө оруулалт тавих уу, энэ нь одоо Оросын холбооны улсын талын бодлоготойгоо одоо уялдах уугүй юу тийм ээ. Энэ талаар бол бас их тийм чухал хэрэгтэй баримтч болно гэж бодож байгаа. За үүнээс гадна эдийн засгийн коридор бүгд найрамдах хятад ард улсын бомбтуудтай мөн одоо хойтын бомбтуудаа эрхэн яаж уялдуулах уу? Энтэй холбоотойгоор одоо энэ Аз Европыг холбосон автозамын энэ бүтээн байгуулалтууд, төмөр замын бүтээн байгуулалтууд дээр одоо бас ажлуудыг хэрхэн яаж урагшлуулах уу гэдэг дээр санал солилцсон ийм уулзалт байсан.